За ганцхан жишээ хэлье. Монгол улсад 12-оос 16 онд дэлхийн зах зээлээс асар их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх сонирхлууд бий болсон. За дээрэс нь хувийн хвшлүүд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Дархны төмөрлөгийн үйлдвэр дээр хувийн хвшлийн ажиллаа тэнд гангийн үйлдвэр барих зохицолборын бүхэл бүтэн төсөл хэрэгжиж явжсэн. Төр орж ирээд энийг самарч дуусгасан. Би аж үйлдвэрчлэлийн бодлогын байнгын оронд яг энэ асуудлыг хариуцаад ажлын хэсгээр ажиллаж ийсэн одоо татан богдчих шиг байна. Тэгээ яг энэ мэтчлэн хувийн хвшил орж ирээд гадны зах зээлээс мөнгө татаж орж ирээд нэг бол өөрийнхөө хөрөнгө оруулалт хийх гээд ажил хийх гээд төр орж самардаг. Тэр энэ яаж ийм гэхээр төрийн өмчт компаниуд төр итерхий төрийн өмчт компаниудыг энэ олон жил бойжуулсан болохоор л үр дүн ингэж гарч байгаа. Тэгээ одоо бид нар хардаа төсөв тасарсан. Гадагшаа дотгошоо томилтоор явна хөрөнгө оруулалт татах хэрэг ямар ч боломжгүй. Монгол улс дэлхийд хаалттай болж байгаа шүү. За 3 номер. Саналыг байна. Тэгээд ер нь бол гадаад дотоодын хөрөнгө оруулалт, хувийн хвшлийн оролцсон газар бол хүн бол хөрөнгөө үхэмл хөрөнгө болгохыг эрсдэлд оруулж тийм үү хохирохыг боддоггүй. Төрийн эмчтэр бол бас цааталт нь одоо юу гэдгийг хувийн ашиг сонирхол яваад байдаг учраас асуудалтай байдаг тантай бас санал нэг байна. Тийм болохоор бид нэр бас урд өмнөх алдаануудыг давтахгүй тулд одоо чинь Эрдэнэс 5 толгой дээр тэр нөгөө нүүр сугаах үйлдвэр гэдэг юм хийгээ ийдсэн тэр нь одоо ашиггүй болцсон шал одоо үр ашиггүй үхмэл хөрөнгө болцсон байж байна. Тэр танаалт гэдэг нэг юм хийдсэн тэр нь одоо үхмэл хөрөнгө болцсон үр ашиггүй байж байна. Үүнтэй адилхан одоо зис хайлуулах үйлдвэр гам боловсруулах үйлдвэрүүдээр бид нэр төр хувь эзэмшихгүй төрийн эмч компани хувь эзэмшихгүй төр гадаадын дотоодын тийм стратегийн хөрөнгө оруулагчныг өөрсдөө хөрөнгө оруулаад өөрсдөө хувьцаагаа эзэмшээд өөрсдөө менежментээ явуулаад өөрсдөө технологи явуулах юм олон улсын нээлттэй тэндээ зарлж цаашдаа ийм одоо нээлттэй байдлаар хувийн хвшил энэ дотор гадаад дотрын хөрөнгө оруулалтыг татах ийм бодлого барьж байгаа. Ийм бодлого